Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль, хувь хүний орлогын албан татврын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль гэдэг энэ татврын багц хууль төсөл өнөөдөр ингээд хэлцэж байна. Ерөнхий сайд маань ер нь энэ танхимд байгаа нэг хэдхэн гишүүдтэй орж ирээд асуултанд хариулсан бол их сайн байх байлаа. За энэ засгийн газар тэгээд энэ сайдуудын сүүлийн үед ингээ хараад ахаар ер нь бол тийм нэг ажилд хандж байгаа хандлага, асуултанд хариулж байгаа байдал энэ нь бол өмнөх засгийн газрынхаа гишүүдээс, кабинетийн гишүүдээс нэлээд тийм нэг доогуур нэг тийм саармаг болцсон ийм байдал одоо ажиглагдж байгаа юм. Тэгээд энэ учрал сайдын засгийн газар энэ манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа цалинтай орлоготой юм шиг мөртлөө өнөөдөр зээлээс зээлд татврын өрөнд баригдсан энэ бүсээ чангалаад өлмөн зэлмэн амьдраад байгаа энэ 1.3 сая иргэдэд ядуу гэж ер нь тооцож үзэж мэдрэх юм чадвар, ойлгох чадвар байгаа юм болов. Дундаж давхрын яг энэ 1.3 сая иргэн чи Монгол улсын эдийн засгийг бүрдүүлээд татврын энэ олон дарамтуудыг даваад ачааг нуруундаа үүрээд ингээд гадаа сууж байгаа шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ татврын багц хууль яг үнэндээ бол дундаж давхрыг тэлнэ, энэ орлогын тэгш бус байдлыг бууруулна, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тэгээ хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжинэ гэж энэ нэг юм аргацаасан, хуурсан ийм юу л одоо хилээд байна л та. Яг үнэндээ төрийн олон төрлийн энэ өндөр татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн үр дагаврын одоо муу үр дагаврын одоо өнөөдөр жишээ энэ байдаг. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлд 11.5%, хувь хүний орлогын албан татварт 10-аас 20%, нийслэл хотын албан татварт 2%, үйл хөдлөх эд хөрөнгөнд цалин үйлсэн орлогынхаа үндэс нь 50%-ийг ингээд талын төрд өгчөөд нь шүү дээ. Тэгээ юугаар нь амьдруулж, яаж амьдруулах гэдэг юм бэ? Бараг энэ ажилтай байна гэдэг ер нь ялтай байгаа энэ 1.3 сая. Энэ 2022 оны статистик тоо шүү. Өнөөдөр 2026 онд яг хэд болсныг одоо энэ сайд нар хариулаад өгөөрэй. За тэгээд хувь хүн энэ засгийн газраас оруулж ирж байгаа хувь хүний орлогын албан татврын энэ хууль бол өнөөдөр энэ төсөл 792 мянган төгрөгийн орлогоос тэг хувь гэж тооцоод 2 сая төгрөгийн орлогоос 1% гэж тооцож байгаа чинь бүр үнэхээр том зөрүү. Энийг хүлээн зөвшөөрөх үү? 800 мянган төгрөгийн орлоготой өнөөдөр яг хэдэн иргэн өнөөдөр манай улсад байна вэ? Энийг хэлээд өгч. Өнөөдөр 800 мянган төгрөгийн цалин аваад ажиллах тийм ажиллах хүчин сонирхолтой иргэд ер нь хэд байгаа юм бэ? Одоо дундаж цалин 2.2-оос 2.5 сая гэж тооцох юм бол энэ яг сегмент энэ давхаргын дундаж давхаргын иргэдийнх нь энэ орлогыг нэмэгдүүлэх, энэ татварыг бодитоор хөнгөлөх энэ бодлого энэ татврын багц хуулинд өнөөдөр орж ирсэнгүй. Яг дэмжиж ажиллах, энэ татварыг бодитоор хөнгөлөх, орлогыг нэмэгдүүлэх энэ дундаж давхарх чинь өнөөдөр хүлээлттэй нийгэм бүр захиалгатай энэ хууль орж ирчээд байна шүү дээ. Энийгээ бүгдээрээ сууж агаад хэлэлцчихдэг юм уу? Ерөнхий сайд нь орж ирээд энэ асуудалд нухацтай хандаад дараагийн чуулган дээр хэлцэх хэсгээр дахиж санал аваад энийг нэг өнөөдөр засгийн газар За, Менцэхан сайд хариулъя. За, Бачимэг гишүүний асуултанд хариулъя. Энэ иргэд аж ахуйн нэгжид дэмжихгүй нэгж дэмжиж байгаа. Дэмжих гээд энэ хуулийг одоо засгийн газараар өргөн барьж оруулж ирсэн. Би танд нэг тоо хэлээд өгье. Энэ ер нь яагаад оруулж ирсэн бэ гэхээр өнөөдөр бид нэр засгийн газрын энэ татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал бол иргэн өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна олон улсын нөхцөл байдлаас одоо уялдуулаад богино хугацаанд эдийн засгт үзүүлэх тэр сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор л энэ хуулийг оруулж ирсэн байна. За энэ хуулийн
баталснараа бол иргэн аж ахуй нэгжид нийтдээ 2.2 их 80 төгрөгийн татврын ачааллаар бууруулахаар тооцсон байна. Бүх татврынх нь англиар нь тооцож оруулж ирсэн байна. Одоо 4 татврын хууль нэмэлт өөрчлөлт оруулж байна шүү дээ. За цалин хөдөлмөрийн хүнсний орлоготой иргэдийн хувьд 792 мянга хүртэлх орлогод ноогдох татрыг 100% хүнснээр иргэдийн татрын ачааллыг 4-өөр бууруулж байгаа. Аж ахуй нэгжүүдийн хувьд 90% хөнгөлтийн босхийг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлснээр нийт аж ахуй нэгжийн 94% нь 1% татрын ачаалттай байх боломжийг бүрдүүлж өгч байгаа. 6-аас 10 тэрбумын ашигтай ажиллах юм бол 15% татвар төлдөг ногдуулах босхийг дунд нь 10-25 гэсэн 2 хуучин босхын дундуур шаталтай болгож оруулж ирж байгаа. За хуулийн төслүүд батлагдах юм бол богино хугацаанд буюу 27-с 28 оны эдийн засагт өсөлтнийг 0.7-оор нэмэгдэх юм байна. Өрхийн орлогыг 3.2-оор өснө гэсэн тооцоолыг бид нар хийж үзье. Энэ бол одоо энэ татврын хөнгөлтийг үзүүлснээр ачааллыг буруулснаар иргэд аж ахуй нэгжээр гарч ирэх ачаалал нь ийм хэлбэрээр uuж эдийн засгт өсөлт юм болох нэ гэдэг тооцоолыг бид нар гаргаж ирсэн байна. Тийм учраас энэнийг богино хугацаанд засгийн газар энэ бол татврын бочим гишүүнээ багц хуулийн өөрчлөлт биш шүү. Шинжилт биш. Татврын нэмэлт хуулиуд, нэмэлт өөрчлөлтүүд. Бид нар засгийн газар багц хуулийн өөрчлөлтийг чинь татж аваад богино хугацаанд эдийн засаг иргэдэд аж ахуй нэгжтэй өөрчлөлт үзүүлэх тэр заалтуудаар нэмэлт өөрчлөлт болгож оруулж ирж байгаа. Татврын багц хуулиа бид нар хилцүүлийн түвшинд гарсан бүх асуудлаар нь суурьаар реформ болгож оруулж ирнэ. За, Бүрвийн Батчим гишүүн нэмж тодруулъя. Минь цагаан сайд ойлгож байгаа. Гэхдээ энэ оруулж ирж байгаа хуулийн төсөл чинь үнэхээр татврын шинжилэл реформ яг болж чадж байгаа юм. Би тэгж харахгүй юм л та. Лоцингийн чанартай энийг тэрийг нэмэгдүүлнэ, энийг бууруулна, тэ? Дундаж давхрыг нэмэгдүүлнэ энэ төр гэдэг ингээ яриад байгаа мөртлөө яг амьдрал дээр бодит байдал дээр эн чинь ерөөсөө үг энэ үйлдэл чинь нэгдэхгүй байгаа юм. Яагаад би засгийн газрыг өнөөдөр яг энэ хуулийн шинжлэл нэмэлт өөрчлөлт энэ хуулиудад оруулахдаа зоригтой нэг дөрвтэй алхам хийж чадахгүй байгаа юм бэ гэж би асууад байна шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хуулийн төслүүдийн нэмэлт өөрчлөлтийг харахаар хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг харахаар ерөөсөө огтоосоо иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх татврын хөнгөлөлт болж харагдахгүй шүү дээ. 79,200 төгрөг. За үг хэллээ. Хариулт авах юм. За минь сайхан сайд хариулъя. За би түрүүн бас хэлсэн энэ татврын нэмэлт өөрчлөлтүүдийг баталснаар 2.2 их 80-ийн татврын ачааллыг бууруулнаа. Иргэдийн орлого дээр их чиг хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжиж гэж байна. Нийтдээ өнгөрсөн оны югаар 1 сая 22 мянган иргэн тайлгнсан байна. Хөдөлмөр эрхэлж байна. Энэ иргэдийн гар дээр жилдээ 950 мянга буюу нийтдээ 840 тэрбум төгрөгийг үлдээе орлого болгож. Татврын ачааллаас бууруулж. За та түрүү асуусан 792 мянгаас доош хичнээн одоо орлоготой хэдийн иргэн байна гэж 330 мянган иргэн байна. Тэр бид нар бодиттой гарч ирж байгаа тооцооллоо ихгүйгээр бид нар одоо сайн харагдахгүй муухай харагдаад байна гэдэг өнцгөр ярьж болохгүй байх л та. Энэ татврын хуулийг баталсандаа залгуулад бид нар бизнесийн эрхчлөөний хуулийг засгийн газар яаралтай оруулж ирнэ. Эх 7 хоногт хилцээд. Энэгээр бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд болон эдийн үйл ажиллагаа явуулахад иргэд аж ахуй нэгжүүд тулгамдж байгаа тэр хүндрэл бол 1 минут нэмж хариулъя. Иргэд аж ахуй нэгжүүдэд саад болоод байгаа тэр бүх зүйлийг чөлөөлье гэж. 200 орчим хуулийг бид нар энэ тусгай зөвшөөрөл олгодог байдал, за газартай холбоотой асуудал гэдэг бүх асуудлыг бид нар энэ хуулиараа дагалдуулаад энэ дараагийн засгийн газрын урдаанаар хэлэлцээд яаралтай оргон барина. Ингээ бид нар бизнес эдийн засаг руу чиглэсэн энэ аж ахуй нэгжүүд иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх боломжийн тэмцээний бодлогуудыг шатраатай оруулж байна. Энэ татврын хуулийн араас залгаад бизнесийн эрхчлөөний хууль орж байна. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.